Хамт залбирцгаая. Биднийг хайрладаг өршөөнгүй бидний Бурхан, амен. Бурхан танд руу нуруугаа харуулж гим нүгэл хийгээд амьдарч ирсэн бид өхөн Бурхан таны хараал сэтгэлийг авахаас аргагүй байсан билээ. Бид Бурхан таныг мэдээгүй байхад та биднийг төрүүлж хайрлаж өршөөлөөр дүүрэн тэр нэгүслээрээ эзэн Есүс та бидний амсах ёстой байсан хараал сэтгэлийг бидний өмнөөс амсаж эзний үн тусаар бидний нүгэл хилэнцэг мөнхөд уучилж дахиж шийтгэл хараалыг амсах шаардлагагүй болгож аварж өгсөн тэр агуу хайр нэгүсэлтэй талархаж байна. Энэ цаг мөчид эзэн таны үнэт сар аврагдсан бид өхөн эзний өмнө хамтдаа цуглаад эзэн дээр агуу хайр нэгүслийг магтан дуулж үгнээс урж эзэнтэй хамт байдаг энэ ариун нөхөрлөж байгаа талархаж байна. Энэ цаг мөчид гисэн эзэн таныг бидэнтэй хамт байгаа гэдэгт итгэж байна. Хүн төс бүрийг та анхааран ажиглаж Бурхан та өөрийнхөө өршөөлөөр дүүрэн мутраараа бид нарыг хамгаалж өөрийнхөө үгээрээ биднийг босгон байгуулж үлдсэн амьдралаа Бурхан таны хүүхдийн хувьд зохистой бас Бурханы ус болон хаанчлалын төлөө зөв амьдарч чадхад та биднийг захирч удирдах өгнө. Магадгүй бидний дунд одоо хүртэл Бурхан таны агуу хайр нэгүслийг ухаарч чадаагүй сүнс байгаа бол та сэтгэлийг нээгээд Бурхан таны агуу хайр нэгүслийг ухаарад мөнхийн итгэл найдвартай болж аврагдахад туслаарай. Мөн сэтгэлдээ сорилтонд нүгэлд унсан байгаа ахын дэс байгаа бол та нэг бүрчлэн анхаарч нэг ч унахгүй байхад та сахин хамгаалж өгнө. Дэлхийн өнцөг болон бүртэйгээ манайч болгон хэцүү хүнд нөхцөл байдалд итгэлээ сахиж байгаа бүхэл ахын дүүсийг эзэм та нэг бүрчлэн анхааран ажиглаж хэрэгтэй нэгүсэл ба хүч чадлаараа хамт байж эзний сайн мэдээг идэв хүчтэйгээр тунгаглаж илүү олон хүний сүнсийг эзэн тань руу удирдах аврагдах Бурхан таны агуу ажлыг хийхэд туслаарай. Хэд хоногийн дараа намрын сумаар эхлэх гэж байгаа болоо. Энэ удаа жигсэн манай ахын дүүс жигсэн хамтдаа залбираад хүчээ нэгтгээд олон төөрөлцөн сүнснүүдийг аварч Бурхан таны төвөрлөө эргүүлэн авчирч чадхад эзэн таныг ажлын явуулаач хэмээн чин сэтгэлээсээ хүсэж байна. Цаг үе болгонд бидэнд хэрэгтэй үгийг өгч бидний явах замыг зааж өгдөг эзэн минь. Энэ цаг мөчид жигсэн эзний илчлэхийг хүсэж байгаа үгийг эзний ариун хүслийг эзний төлөвлөгөөг мөн Бурхан таны агуу хүсэл юу болохыг та бид хүнд илүү ухааруулж өгнө. Бидний эзэн Есүс Христийн нэрээр гуйн залбирлаа. Амен.
За Библиэс олж уншийе. Дуулал 121. Дуулал 121. Дуулал 121 1-ээс 4 хүртэл. Дуулал 121-ийн 1-ээс 4 хүртэл удаанаар хамт уншийе. Харцаа би уулс өөд өргөн хаанаас надад тусламж ирэх вэ? Тэнгэр газрыг бүтээгч эзнээс л тэрхүү тусламж минь ирдэг. Тэр хөлийг чинь эс гуйвлна, чамайг хамгаалагч тэрээр үл үүрэглэнэ. Харагтун Израилийг хамгаалагч тэрээр үүрэглэх ч үгүй, унтах ч үгүй. 8 дугаар ишлэлийг бас хамт уншийе. Орох гараг бүрийг чинь эзэн өдгөөгөөс мөнхөд сахин хамгаална. За энэ үгнээс хуваалцахаас өмнө энэ 7 хоногийн 5 дахь хагас сайн бүтэнсээ өдөр 2 шөнө 3 өдрийн хугацаанд богинохон хугацаанд хийхээр болж байгаа. Намрын сумнаараа хийх гэж байна. Хамтдаа залбираад бэлдэж байна. Нэг өдрийн 1000 жил мэт 1000 жилийг нэг өдөр мэт хэнийгч мөхөлхий өсөлгүй бүх хүмүүсийг гимшил дээрээсээ хэмээн эзэн төвчээртэйгээр хүлээдгээ гэж 2 дугаар Петр 3 дээр гарч байгаа. Нэг ч хүний сүнс бүү алдагдаасаа гэд Бурхан бүх хүнийг аврагдаасаа гэж хүсдэг. За Бурханы дээр чин сэтгэл болон тэр хайрыг тэр төвчээрийг бүгдээрээ бодох хэрэгтэй. Бид нар түүний ачаар л аврагдсан хүмүүс шүү дээ. Гэхдээ бидний эргэн тойрон одоо хүртэл аврагдаж чадаагүй маш олон хүмүүс байна. Аврагдсан хүмүүс ер нь үнэхээр цөөхөн байх шиг байна. Библиэлд згсэн өчүүхэн сүргээ бүү ээ. Эцэгч нь хаанчлаа танарт өгөхийг баяртайгаар сонгосон юм а гэж гарч байгаа. Тэгэхээр тэр хаанчил руу орох Бурханы ард түмэн үнэхээр цөөхөн гэж бичигдсэн байгаа. Амьд хөдөлдөг хаалганы хавчиг зам нь нарийн юм а цөөхөн нь түүнийг олдгоо. Матай 7:14 дээрээс ингэж гарч байгаа. Лук 13:24 дээр згсэн хавчиг хаалгаар орохыг хичээ. Би та нарт хэлье, орохыг эрэлхийлвч эс чадах нь олон ажээ. Энэ үг нь идэхийг итгэдэг хэрнээ. Деважн руу орыг идэхийг итгэдэг хэрнээ. Орох хүнээс илүү орч чадахгүй хүмүүс нь илүү олон гэсэн утгатай. За ийм үг Библиэлд маш олон гарч байгаа. Бурхан бүх хүнийг аврагдаасаа гэж хүсэж байгаа. Нэг ч хүн мөхөөсөө гэж Бурхан хүсдэггүй. Бодитоор энэ үгийн дагуу аврагдсан хүмүүс дэндүү цөөхөн байна. За энэ өчүүхэн сүрэгт бүгдээрээ багтсан гэдэг чинь үнэхээр гайхалтай, ерөөл бас гайхамшиг биш гэж үү? Тэгэхээр аврагдсан хүн Бурханы хүүхэд бас мөнхийн ам болон деважн руу орох тэр сүр жавхлантай найдвартай болсон. Тэр агуу нэгүсэл ерөөлийг бид нэр хоромхон зурч мартаж болохгүй. Бидний энэ дэлхий дээр амьдарж байгаа зорилго, бидний хийх ёстой ажил юу вэ гэдгийг бүгдээ гүн үнцгийг бодох хэрэгтэй. Үүний талаар Библиэлд бичигдсэн байгаа учраас бид нэр үнийг эргэж харангаа марталтгүйгээр үйлдэх хэрэгтэй болов уу гэж бодож байна. Лук 15:7-оос харуул би танарт хэлье, мөн үүний адил гимшиг шаардлагагүй 99 зөвд хүнээс илүүгээр гимсэн нэг нүгэлтний төлөө тэнгэрт илүү их баяр хөөр болох болно. Бурханы хамгийн их баярладаг зүйл бол нүгэлтнийг аврахын төлөө өөрийн цорын ганц хүүгээ загалмай дээр золилтын дахил болгож тушаасан. За тэгээд энэ сайн мэдээгээр дамжуулан хүмүүс нэг нэгээр аврагдахыг хараад Бурхан их баярладаг. Нүгэлтэн нэг хүн гимшээд аврагдвал тэнгэрт гимшиг шаардлагагүй 99 хүнээс за аль хэдийн аврагдсан 99 хүнээс илүү баярлана гэсэн. Тэгэхээр зөвхт 99 хүн найр надам хийхээс илүү нүгэлтний хүн гимшээд аврагдахад Бурхан илүү их баярладаг. Тэгэхээр аврагдсан Христэд итгэж бид өхөн баярлаад талархах нь
чухал гэсэн нүгэлтэд нэг хүн гимшээд аврагдахад бурхан илүү их баярлдаг байна. Тийм учраас бүгдээрээ бурханыг баярлуулахын төлөө, бурханыг баярлуулах зүйлийн төлөө энэ сайн мэдээг тарааж төөрөлцөн сүнснүүдийг эзний өмнө дагуулan авчирч аврах ажлыг хийх хэрэгтэй. Бид нар энгийн өдрүүдэд ч гэсэн өөрийнхөө амьдралаараа өөрийнхөө үгээрээ тийм ээ хуваараа зөвлөгөө өгдөг, бас семинар хийдэг, жилдээ хэд хэдэн удаа зуны семинар, хаврын семинар, намрын семинар болж байна. Бид нэр энэ болгонд залбирч бэлдээ сайн мэдээ тараагаад аврагдсан хүмүүсийн тоо нэмэгдэж байна. Дэлхийн 82 улсад сайн мэдээ тараагч болон тухайн улсын номлолчдор хичээнгүйлэн сайн мэдээ тараагаад аврагдагчдын тоог өдрөөс өдөрт нэмж байна. Энэ бол бидний хийх ёстой хамгийн агуу ажил. Үүний төлөө бид бүхэн энэ газар дээр амьдарч байгаа. Дуулал 116-гийн 12-ыг харуул. Надад хандсан бүх өгөөмөр хишгихийн төлөө би эзэнд юу буцаах вэ? Ийм угаардаг те. Бурхны надад өгсөн энэ агуу хайр нэгүслийг энэ нэгүсэл бол сүрэх гэмтэн аврагдсан нэгүсэл. Энэ юугаар хариулах вэ? Аврагдсан хүн үлдсэн амьдралаа. Энэ нэгүсэлд хариулахын төлөө өнгөрүүлж байгаа. За тэгвэл яаж хариулах вэ? Бурхан цорын ганц хүүгээ нацыг нүгэлтнийг аврах гэж загалмай дээр тушаагаад гутамшиг зовлон бүгдийг нь амсуулаад тэр үнтэй цаа бүгдийг нь урсгаад намайг аварсан тэр нэгүсэл. За бид нэр тэр бурхны нэгүслийг ухаарад аврагцсан. Энэ газар дээр амьдарч явах хугацаанд гисэн бид нарыг өнчрүүлээгүй үргэлж бидэнтэй хамт байж бид нарыг өхөн өгтөл удирдах деважинд орох хүртэл хамгаалдаг. Энэ агуу нэгүсэл юугаар хариулах вэ? Бид нэр хоромхон зурж энэ нэгүслийг мартаж болохгүй. Энэ нэгүсэлд хариулахын төлөө амьдарч байгаа гэдгээ мартах ёсгүй. Бид нэр үе тэр бурхны нэгүслийг мартаж яаж хариулах ёстой вүлээ гэдгээ ч гэсэн бодохгүй өөртөө амраар амьдрдаг. За хэрвээ ингэж амьдарч байгаа бол та бурхны өмнө үнэхээр буруу байна гэсэн үг. Тэгэхээр бурхны нэгүсэлд хариулахын төлөө бид энэ агуу нэгүсэлд яаж хариулах вэ? Энэ нэгүслийг яаж хариулах вэ? Хайрлж өгсөн нэгүслийг төлж чаддаггүй маа гэхэд сул дорой сэтгэл дорд биеэрээ эзний зарц болёо гэдэг магтанд байдаг. Төлж чадахгүй ч гэсэн бид нэр хариулах ёстой. Тэр нэгүсэлд хариулахын тулд за бид нар бол үнэхээр сул дорой хариулахад гэхдээ бидэнд өгсөн цаг хугацаа үнэхээр богинохон байна. Бид нар эзний төлөө 100 удаа өгсөн ч тэр нэгүсэлд бүгдэнд нь хариулж чадахгүй. 100 удаа өгч чаддгүй маа гэхэд ядаж нэг удаа эзний төлөө амьдрах хэрэгтэй биш гэж үү? Ром 14:7-8 дээр бидний хинэн ч өөрийнхөө төлөө амьдрдаггүй, хинэн ч өөрийнхөө төлөө өгдөггүй. Бид амьдрсан ч эзний төлөө, өгсөн ч эзний төлөө. Тиймээс амьдрсан ч өгсөн ч бид эзнийх юм аа. Үүний төлөө та нар дуудагцсан. Христ та нарын төлөө зовлон эдэлсэн. Тэр аврагдсан хүмүүсийн донд өөрийнхөө төлөө амьдрдаг хүн гэж байхгүй, бас өөрийнхөө төлөө өгдөг хүн ч байхгүй. За ингэж амьдрах нь яг хэв хэрэг. Та бүхэн дотроо юу гэж бодож байна? Зөв гэж бодож байна уу? Би ч гэсэн тийм бодолтой байна гэж бодож байна уу? Бидний дунд өөрийнхөө төлөө амьдрдаг хүн байхгүй, бас өөрийнхөө төлөө амьдарж байгаад өөрийнхөө төлөө өгч нь хараал. Энд чинь нэгц төрөгний үн цэнэгүй амьдралаар амьдарч байна гэсэн. Өөрийнхөө төлөө амьдрдаг хүн ч байхгүй, өөрийнхөө төлөө өгдөг хүн ч байхгүй, амьдрсан ч хийсний төлөө, өгсөн ч хийсний төлөө амьдрах ёстой. Ингэж хэлсэн элчнэр тухайн үеийн анхны чуулганы итгэгчнэр боддоор өөрсдөө тэгж амьдарсан. Бид нарыг хинэн ч өөрийнхөө төлөө амьдрдаггүй. Бид нар амьдрсан ч эсний төлөө, өгсөн ч эсний төлөө. Эсний төлөө амьдарч байгаад эсний төлөө өгсөн хүмүүс олон байсан. Бид амьдрсан ч өгсөн ч эзнийх. Яагаад вэ? Яагаад гэвэл Эвдрэх 26:19 дээр та нар өөрсдийнх биш бөгөөд тиймээс биеэр бурхныг алдаршуулаа. Аврагдсан хүний бие сэтгэл эзэн үхээд урсгасан тусаараа худалдаж авсан, үнтэйгээр худалдаж авсан. Тийм учраас та нар өөрсдийнх биш ээ. Та нарыг үнтэйгээр худалдаж авсан. Тиймээс энэ бие сэтгэл чинь бүгд эзнийх юм а гэсэн. Биеэр бурхныг алдаршуул. Амьдрсан ч өгсөн ч эзний хүслийг үйлдэж бурханд алдрыг өргөж амьдрах нь энэ бол онцгой зүйл биш.
Энэ бол хамгийн энгийн, хамгийн ойлгомжтой зүйл. Хэрвээ ингэж амьдрч чадахгүй байгаа бол тэр хүн хэвэн бус амьдрч байна гэсэн үг. Тэгэхээр бид нэр энэ үгээр өөрсдийгөө толдон харах хэрэгтэй. За бид нэр яг бодит байдал дээр өгсөн ч амьдрсан ч эзний төлөө Бурхны алдрын төлөө бүх зүйлийг хийж байна уу гэдгийг бодох хэрэгтэй. 1-р Коринт 10:31 дээр тиймээс та нар эдсэн ч уусан ч юу ч хийсэн Бурхны алдрын төлөө бүхнийг хий гэсэн. Эдсэн ч уусан ч юу ч хийсэн. Миний амьдрал тэр чигтээ тийм ээ Бурхны алдрын төлөө байх хэрэгтэй. Би юу ч хийдүгэ бүх зүйлийг Бурхны алдрын төлөө хийх хэрэгтэй. Бурхны алдрын төлөө хийх байгаа бүх зүйл чинь гэм нүгэл юм. Ром 3:23 дээр бүгд нүгэл үйлдсэн тул Бурхны алдар сууд хүрдэггүй. Энэ нүгэл Бурхны алдарт хүнийг хүргдэггүй. Бурхны алдарт цаад болж байгаа бүх зүйл чинь гэм нүгэл юм. За тэгэхээр Христэд итгэгч бид хүн чинь Бурхныг мэдгүй байх тийм ээ өмнөх үе шигээ буцаж очиод амьдраад иж болохгүй. Аврагцсан 7 хоногтоо нэг удаа нэг цуглаал залбираал махнуудуулаад үүнээс суралцаал хэдэн дөрөв өргөцгөөл нөхөрлөөл за ингэж амьдрал тийм ингэчгээл тэгэл гараад өөрийнхөө дур зургаар амьдрах чинь үнэхээр утгагүй хэрэг үстэй. Ийм утгагүй юм гэж хаа байсан юм. Хуурамч Христэд итгэж болж болохгүй. Библиэд итгэсэн юм бол Библийн дагуу амьдрах хэрэгтэй. Тэгэд Библийн дагуу Тэнгэрийн улс руу явна. Бидний бүх амьдрал бидний авсан энэ итгэл авсан итгэлээ батлах хэрэгтэй. За энэ 7 хоногийн энэ сарын календарийн ишлэлдэр би чамд итгэлээ үүсээрээ харуулъя гэсэн үг байсан те. Яаков 2:18 дээр чамд итгэл байна, надад үүс байна гэж хэлэх юм бол тэгвэл чи надад итгэлээ үүсгүйгээр харуулаа. Би чамд итгэлээ үүсээрээ харуулъя. Үүсгүй итгэлээ юугаар харуулах юм бэ? Сүнсгүй би үхмэл байдгийн адил үүсгүй итгэлж бас үхмэл болоо. Бүр яг онж хэлсүү гоож. Бидний итгэл Бурхантай үнэхээр зөв харилцаатай болсон бол үнэхээр та жинхэнэ Христэд итгэж болоо таны дотор эзэн орж ирээд эзэнтэй хамтаа амьдарч байгаа юм бол эзэн хизээж ирсэн эзэнтэй уулзах бэлтгэлээ хийгээ деважин руу ороод амьдрах тийм бат итгэлтэй болсон юм бол одоо бидний амьдрал өөр болох ёстой. Деваж руу орох хүн там руу орох хүнтэй төстэй амьдраад иж болохгүй ч. Бид нар энэ асуудлын талаар гүн үнзгийг бодох хэрэгтэй, нухацтай бодох хэрэгтэй. Итгэлийн амьдрал чинь шашинлаг амьдрал биш. Энэ дэлхий дээр шашин зөндөө байгаа. Тийм үү, шүтлэгтэй шашинлаг амьдрэх хүмүүс олон байгаа. Христ итгэл сүүлд одоо шашин болоод ах шиг байна. Христэд итгэж хүмүүс хизээч ингэж амьдрч болохгүй. Энэ Библийн үгийг бодитоор бүгдээрээ өөрсдийнхөө сэтгэл өөрийнхөө амьдралд хэрэгжүүлэх хэрэгтэй, биелүүлэх хэрэгтэй. Амьдралаараа энэ үгийг бид биелүүлэх хэрэгтэй. Тийм учраас бүгдээрээ Бурхныг баярлуулж амьдрах ёстой. Илж Паул тиймд гэртээч холдсон ч түүнд таалагдах нь бидний эрмэлзэл үлээ гэж хэлсэн. Эзнийг баярлуулж амьдарч байгаад эзний төлөө цааслуулаад өгсөн. Эзний хамгийн баярладаг зүйл бол гэмтнийг эзний өмнө дагуулж ирээд аврах юм аа. Үүнийг хараад эзэн хамгийн их баярладаг. Энэ бол итгэгч хүний хийж чадах зүйл. Чадахгүй гэж үү? За энэ намрын сценараар тийм ээ. Би оролцохгүй байсан тэгээ сайн болдог штэ. Пастор, номлогчнор, ахлагч нар тийм ээ хичээнгүйлэн амьдралыг ахын дүүс зөндөө байгаа. Бүгдээр тэгээ сайн хийгээл болгочдөг штэ. Би оролцохгүй байсан зүгээр штэ. Мэдээж яах болно л та. Болгоч нь. Гэхдээ тийм бодолтой хүн эзний өмнө зөв байна гэсэн үг үү? Бурхан тэгэн штэ. Чи байхгүй байсан ч зүгээрээ өшөө зөндөө олон хүмүүс байгаа юм чинь чи ирэхгүй байсан зүгээр гэх болов? Би хийхгүй байх юм бол өөр хэн их юм бэ? Ийм өөрөмсөг байх хэрэгтэй. Гэхдээ ингэн ойлгомжтой үүстэй. Зуны семинараар нэг ээлжинд 10,000-аас 11,000 хүмүүс оролцдог. 7 удаа хийсэн. Зарим хүмүүсийн хувьд бол нэг ээлжинд оролцоод дуусчдаггүй. Бүх ээлжинд оролцдог. Бүх ээлжинд сайн мэдээ тараадаг. Бүх сэтгэл, бүх хүчээрээгээд. Тийм учраас зуны семинараар олон хүмүүс аврагддаг. Энэ удаад над руу хүн залгаал катуг бичсэн.
Би энэ удаа тэдүүн сайн мэдээ тарах гэж байгаа. Залбирч өгөөрэй. Дагуулад очноо. Ийм одоо холбоо мессеж ирж байна. Ийм ахын дүүс бас байна. За зарим бүр тоодогчгүй. Би оролцохгүй байсан ч. Зүгээр шүү дээ. Ийм сэтгэлтэй хүмүүс байгаад ах юм бол хинч санаараа авагдахгүй. Тэхгүй гэж үү? Залбирчгүй, сайн мэдээ тараа гэж бодохчгүй. Цаг хугацаа хөдөлмөр золиослох байх юм бол болохгүй. За би 100 нарын хугацаанд ингэж хэлсэн. Аврагдсан итгэж хүмүүс залбираад хөдөлмөрлөө золиослох юм бол тамрын хүмүүс огцон багснаа. Тэгсэн чинь нэг багангийн сурагч илүү дээ. Миний царайг зурангуудаа яг зурсан. Тэгээд доор нь миний хийсвэгийг бичсэн байсан. Аврагдсан хүмүүс хөдөлмөрлөө золиослох юм бол там руу явах хүмүүс багасх болно. За тэр зураг миний хийсэн үгийг надад үнэхээр нэгүсэл болсон болохоор би номын сандаа тавьчихсан. Тэрнээс илүү гой зургийг би авч аянгуудаа тэр хүүхдийн зурсан зургийг хүүхдэд тавьчихсан. Тэр сурагч ганцхан тэгж бичээгүй. Тэр хүүхэд үлдсэн амьдралаа тэгж өнгөрүүлнэ гэдэгт би итгэж байна. Там руу явах хүмүүсийг цөөрүүлэхийн тулд бүгдээрээ хөдөлмөрлөх хэрэгтэй. Айрамд ийм үг хэлдэг шүү дээ. Дайны цагт, энхийн цагт хөөс их туслуулбал дайны цагт цус баг урсгана. Одоо намрын сэнар болох гэж байна. Зуны сэнар шиг олон хүмүүс оролцохгүй ч гэсэн энэ удаад гэсэн бүгдээрээ цуглаад сайн мэдээ тарах болно. Бурхны нэгүслийг хариулах талаар үг Библиэр олон гардаг. Гэхдээ тэр дундаас бидний сайн мэддэг Дуурал 118:17 би өөхөхгүй. За үлцгийг хамт хэлье. Харин амьдрах бөгөөд эзний үүсийг тунхаглах болно. За ганц одоо мэдлээ гэж явах хэрэгтэй тийм. Мэдээд нэмэр байхгүй шүү дээ. Уучлаарай. Мэдсэн бол цээжил. Цээжсэн үгээ сэтгэл зүрхэндээ гүн үнзгийг сийлэх хэрэгтэй. Би өөхөхгүй харин амьдрах болно. За өөхөхгүй амьд байгаадаа талархах хэрэгтэй. Би өглөө болгон босоо залбирахтаа бурхан минь өнөөдөр шинэ өдрийг өгөөд намайг эрүүл сарвал биетэйгээр таны өмнө залбирах боломжийг олгосонд баярлалаа. Өнөөдөр миний юу хийх ёстойг бурхан та зааж өгнө. Эзний хүслийн дагуу амьдрч чадахад туслаарай. Би ингэж залбирдаг. Бүгдээр л ингэж залбирдаг бах тийм. Бид өөхөхгүй амьд байгаадаа талархах хэрэгтэй. Амьд байгаа л шалтгаан байгаа. Би өөхөхгүй харин амьдрах бөгөөд. За их мөнгө олноо. Эсвэл одоо өөрийнхөө сэтгэл санааг сэргээх зүйлийг хийнэ. Эсвэл одоо өөрийнхөө хүсэл төлөвлөгөөг биелүүлнэ гэсэн зүйлсүүдээ бүгдийг нь хааж хаяад өхөлгүй амьд байгаа бол аврагдсан хүн. За би асууя. Энэ газар дээр урт удаан амьдрах нь чухал уу? Эсвэл аврагдсан хүн эзний өмнө хурдан очих нь зүгээр үү? Ер нь юу гэж бодож байна? Юу гэнэ? Хариулахгүй мó? Хурдан өгсөн дээр үү? Аль эсвэл энэ газар дээр урт удаан амьдрсан дээр үү? Хачин хачим асуух юм а тий? Илч Паулаас асуувал Илч Паул ингэж хэлсэн. Асуухад би эзний өмнө хурдан очимоор байна. Эндээс одож Христтэй хамт байхыг хүсэж байна. Хурдан үхэхэд девоцн руу ормоор байна. Гэтэ аврагдсан өхөн их юм бол аврагдсан гэсэн айгаал бас эмээгээд идэг тийм аврагдсан мөртөл. Гэтэ аврагдсан хүн энэ газар дэлхийдээр хичнээн сайхан зүйл байсан ч хойшид сайхан сонирхол дат юм гарч ирсэн ч эзний өмнө очивол эзний өмнө бол бүр л гоё байна. Тэгэхгүй гэж үү? Төг түмэн тэнгэр элчнэр бид нарыг өгтөн аавна. Миний гэр энэ ертөнц биш ээ. Тэнгэрээс намайг иргээд тэнгэрээс дуудаад байна. Надад энэ газар дээр байх хүсэл байхгүй. Ийм магтан дуу байдаг тийм. Тэнгэрээс намайг иргэж дуудаж байна. Надад энэ газар дээр байх сэтгэл алгаа.
За заавал бүх юм болж бүтгөө ойлгох юм бол хурдан эзний өмнө очих юмсан гэж боддог. Тэгээд бүх юм болж бүтээл 50 амгалан болох юм бол урт насламаар энэ өшөө баймаар байна гэдэг. ертөнцийн хүмүүс бүгдээрээ л тэгж ярьдаг. Харин итгэгч хүн. Үнэн дээ. Хурдан эзний өмнө очсон 100 удаа дээр 100% дээр энэ газар дээрх бүх зовлон зүдгүүр дуусаад энэ хар бараан бартаач ертөнцийг дахин харахгүй мөнхийн сүр жавхлантай алдартай бурхныхоо өмнө очих нь хамгийн сайхан. Би Эслэл номыг унших их дуртай. Эслэл номын 21 дээр би шинэ тэнгэр шинэ газрыг харлаа. Бурхны асар хүмүүсийн дунд байна. Тэр тэдний дунд нутаглаг болно. Тэд тэдний нүднээс нулимс бүрийг нь арчих болно. Тэн цаашид өхөл гэж байхгүй, гашуудах, уйлах, өвдөх гэж үгүй. Түг түмэн тэнгэр ишсээр биднийг хамгаална. Тийм сүр жавхлан донд бүгдээрээ эзэнтэй хамт үүрт амьдрнаа. Нэр чи одоо нэр төрөө эрэг үстэй. За бурхны алдрыг бүгдээрээ одоо л төсөлж чадахгүй шүү дээ. Алдар гав яг. Тэвэжин ийм тийм гэж бид нэр үгээр илэрхийлэхийн аргагүй. Илэрхийлж угаасаа чадахгүй. Тэгэхээр биднээс өмнө амьдарч байсан итгэгч нар тэнд бид нарыг хүлээж байгаа. Тэгвэл бид нэр энэ газар дээр урт наслахыг хүсэж байж яг болно та. Яг тэгвэл амьдралын зорилго тодорхой хэрэгтэй. Тодорхой юм урт наслж болно. Тэгвэл таны амьдарч байгаа зорилго юу юм бэ? Амьдрсан ч эзний төлөө, эзний хүслийн төлөө эзэнд үйлчилж бурхныг баярлуулах зүйлийг хийгээд Илж Паул тийм гэртээ байсан ч холдсон ч түүнд таалагдах нь бидний ирэмцэл үлээ гэсэн. Учир нь бид бүгдээрээ Христийн шүүх судлын өмнө гарч ирэх ёстой бөгөөд биеэрээ үйлдсэн сайн эсвэл муу бүхнийхээ төлөө хүмүүр хариугаа авах болно гэсэн. 9:10 дээр нь гарч байгаа 2 дугаар Коринт 5:9-10 дээр за эзэн ирвэл ямар ч гэсэн Христийн шүүх сэнтийн өмнө зогсоно. Тэгэхээр аврагдсан өдрөөс ахвалдан эзний өмнө ирэх өдрийн хүртэл яаж амьдрах вэ гэдгийг тооцоолно. Аврагдахаас өмнө хийсэн гэм нүгэл бас сайн хийсэн зүйлсүүд бүгдээрээ дууссан. Харин аврагдсан өдрөөс ахвалдан шинээр тооцогдож эхэлж байгаа. Сайн эсвэл мууг үйлснийхээ хариу авах болно. Сайн гэдэг нь ёс суртахууны сайнаас их ялгаатай. Энэ газар дээр сайн үйл үйлдэхин сайн хэрэг, хорон муу зүйл муу муухай юм хийх юм бол тэр нь муухай юм, хорон муу юм болдог. Харин эзний өмнө очиход ийм ёс суртахууны сайн муугаас шал өөрөөр эзний хүслийн дагуу амьдрсан сайн, өөрийнхөө хүслээр амьдрсан хорон муу хэрэг болно. Ариун сүнсийг дагаж амьдрсан сайн хэрэг, махбодоо дагаж амьдрсан хорон муу хэрэг болно. За энэ сайн эсвэл муу бүхнийхээ төлөө хариу авах болно гэсэн. Яаж шүүгдэх вэ гэдгийг бодох хэрэгтэй. Ямар ч байсан. Ямар ч байсан бид нар бүгдээрээ эзний өмнө очноо. Зарим хүмүүс нь хурдан очин, зарим хүмүүс нь жоохон байж байгаад очих байх. Ямар ч байсан тун удахгүй бүгдээр очин. Энэ ертөнц бидний мөнхөд амьдрах газар биш ээ. Энэ газар дээр мөнхөд байх газар байхгүй. Еврей 11 13 дугаар бүлгүүдээр гарч байгаа. Бид нэр энэ газар бол төр суурьшигчийн замаа, бадарчин замаа. Би бол бадарчин. Бадарчин бол төр байж байгаа л яваад өгдөг. Сайхан буудалд хонсонж эсвэл жижигхэн дэм буудалд хонсонж маргааш нь тэр газруудаа орхиол явдаг үстэй. Бид нэр энэ газар дээр зовсонч, жаргасанч бадарчин гэдгээ мартах ёсгүй. Энэ газар бол бидний он удаан жил амьдрах газар биш. Бидний мөнхөд амьдрах газар тэр дээр байгаа. Тэнд итгэдэг хэрнээ бодитоор бидний амьдрал энэ үг биелэхгүй байгааг би ерөөсөй ойлгодоггүй. Бидний өмнө амьдарч байсан итгэгч нар бүгдээрээ л тэгж амьдэрсэн. За энэ удаа би юу хэлмээр байна вэ гэвэл энэ 7 хоногт болох намрын синараар өдөрөө бурхныг баярлуулах зүйлийг хийцгээе. Төөрөлцөн сүнснүүдийн төлөө залбирч яаж хийж яагаад тэр хүмүүсийг өдөр даад үг сонсоход аврагдахтан туслая. Аврагдсан хүмүүс амаа жимээгээл залбирахгүй сайн мэдээ тараа гэсэн сэтгэлгүй байгаад ах юм бол хэн ч аврагдахгүй. Түүнд итгээгүй тэд яаж түүнийг дундах вэ? Түүнийг сонсоогүй тэд яаж түүнд итгэх вэ? Тэд тунгалжтгүйгээр яаж сонсох вэ?
Бидний авралыг өөрөөсөө бодсоор хагаад нухсаар хагаад авсан уу? Үгүй үстэй. Хэн нэгэн бидний төлөө залбирсан, биднэр сайн мэдээ тараасан, үг сонсох боломжоор хангасан, тусалсан учраас бид дээр аврагдсан. Бид нар ч гэсэн яг адилхан ингэж хийх хэрэгтэй. Тийм учраас өгөхгүй амьд байгаа дээрээ хийх ажил маань юу вэ гэвэл эзний үсийг тунгаглахаа. Дуулал 66-гийн 16 дээр Бурханаас эмээгч бүгдээ эрт сонс. Тэгвэл миний сүнсний төлөө түүний юу үйлснийг би өгүүлье. Бурхан миний сүнсний төлөө хийсэн зүйл гэж байгаа шүү дээ. Бурхан цорын ганц үгээ илгээгээд миний өмнөөс хүүлээд миний нүгэл хилэнцгийг уучилж ариун сүнс тэрийг ухааруулад биднийг аварсан. Ингэж Бурханы миний сүнсний төлөө үйлдсэн зүйл гэж байгаа. Тэрийг өгүүлэх хэрэгтэй, тунхаглах ёстой. Ганцаараа тийм ээ. Тэрийг түүж авч ичгээл өстой гоё юм гээл ганцаараа явал. За өшрөл гэр бүлийнхэндээ сайн мэдээ тараадаг. За гэр бүлийнхэндээ тараалаа гэдээ бүгд аврагддаггүй. Гэр бүлийнхэндээ мэдээж тарах хэрэгтэй. Эзэн Есүс итгэх түн тэгвэл чи болон гэрийнхэн чинь аврагдана гэсэн ганцаараа биш тийм ээ. Гэр бүлийнхэн гэдэг нь гэр бүл, эхнэр, нөхөр, өр хүүхэд, ахын дүүс, хамаатан тэдэн сайн мэдээ тараа гэсэн сэтгэлтэй байх ч үнэхээр ойлгомжтой хэрэг. Монгол сайн мэдээ их сайн тарагдж байгаа. Монгол сайн мэдээ сайн тарагдаад байгаа шалтгааныг харсан чинь Монгол сайн мэдээ тарагчсаар юу гэж ярьдаг вэ? Бид нар Монголын сайн мэдээ тарагчаар ирсэнд их баярлалтай, жаргалтай байдгаа гэж хэлсэн. Би тэр анх сонсч нэрийн багтай гэж бодсон. Монголд бол зундаа нэмээ шороо шуурчдаг, өвөлдөө хасах 40 хүртэл хүүтэрдэг. Бүр нэг удаа хасах 40 лөө 50 хүрээд 5 сая гаруй мал зууданд өгсөн гэсэн. За ийм хүндрэл бэрхшээл олон байдаг. Гэхдээ тэнд байгаа сайн мэдээ тарагчнараа сайн мэдээ тараанга сайн мэдээ тарагчаар ирсэндээ баярлалтай, жаргалтай байдаг гэж хэлж байсан. Арай хэтрүүлээд байгаа юм болов уу гэж би эхэндээ боддог байсан. Гэхдээ сүүл хараад байсан чинь нэрийгээс хэлж байсан байлээ. Яагаад вэ? Мэдээж махбодоор бол тийм ээ тоохгүй зовж зүдэрдэг. Гэхдээ сайн мэдээ тарах юм бол хүмүүс сайн хүлээж авдаг. Монголд гадуур сайн мэдээ тараах юм бол гадуур сайн мэдээ тарааны чинь гудамжаар яваа сайн мэдээ тараана гэсэн үг. За ийм семинартаа ирээрээ гэх юм бол Солонгост гэх юм бол хүн ирэх болов? Хэн ч ирэхгүй. Харин монголчууд ирдэг. Монголчууд тэр чинээгээр цагаахан, цайлхан бас үг сонсохоор их аврагддаг. Аврагдах юм бол тийм ээ Солонгос хүн байсан ч Монгол хүн байсан ч шал өөр болдог шүү дээ. Монголчууд бол их сэтгэлтэй хүмүүс. Илгэсэг хүмүүс. За би Монголын сайн мэдээ тарагчаар явчаа түр ирсэн нэг хүнтэй нэг уулзж байсан. За Солонгос дээрээ хитгэн онцод буцаад хурдан ямаар байна гэдсэн. Яг л ахан дүүсийн царай нүдэнд нь харагдаад байна гэд. Хитгэн онцол тийм ээ санаад байсан. За явахт нь нисгтэр ингээл ахан дүүс нь ирээл даллал баяртай гээл бүр жоохон хүүхд хүртэл даллаад байсан гэж байгаа. Тийм монголчууд илгэсэг дотн байдаг. За монгол хүмүүс гэр бүлийнх нь аврагдах юм бол тийм ээ хамаалт салангууд нь хол байсан ч пастрага дагуулаа сайн мэдээ тарахаар явдаг. За тэгэл нэг хүн аврагдах юм бол тэр хүний эргэн тойрны хүмүүс аврагдаад чуулган ингээл ойр ойрхон босгон байгуулагдаад байгаа, бий болоод байгаа. Чи болон гэрийнхэн ч аврагдана гэсэн. Чи аврагдах юм бол гэр бүлийнхэн ч аврагдана гэдэг байгаа шүү дээ. Гэхдээ зарим хүмүүс гэр бүлийнхэндээ сайн мэдээ тарах хичээдэг хэрнээ өөр хүмүүсийн нэг тоодоггүй. Энэ ч гэсэн бас их буруу хэрэг. За хуучлаарай. Энэ газар дээр амьд байх хугацаанд л гэр бүл хамаатан цадан гэж байгаа. Харин эзний өмнө очих юм бол тийм гэр бүлийн харилцаа холбоо гэж байхгүй болно. Гэр бүлийн хүн аврагдана уу, өөр хүмүүс аврагдана уу? Бурханд бол яг л адилхан хүмүүс аврагдаж байгаа. Энэ дэлхий дээр байх хугацаанд энэ чинь зүгээр байглаас заяасан юм тийм ээ холбоо, харилцаа, сэтгэл ойлгомжтой хэрэг л дээ. Гэхдээ гэр бүлийнхэндээ сайн мэдээ тарахдаа их улаар аль хичээгээл тараадаг гэрнээ өөр хүмүүсийн сүнсийг өөртөө хамааралгүй хүмүүст бол сайн мэдээ тарахдаа анхаарал хандуулдаггүй, тоодгүй хүмүүс үүдэг. За энэ гэсэн Бурханы өмнө зөв биш хэрэг. За ямарч л байсан. Энэ удаагийн намрын семинараар олон хүний сүнс аврагдахын төлөө
хамт залбирч хөдөлмөрлөөрэй гэж хүсэж байна. За Библиэс нэг ишлэл харъя. Исая 12. Исая 12. Исая 12 5. Хамт уншъя. Гайхамшигыг үйлдсэн эзнийг магтандуул. Газар дэлхий даяар үүнийг мэдүүл. Эзнийг магтандуул. Гайхамшигыг үйлдсэн эзнийг магтандуул. Ягаад бүгдээр Бурхны нэгүсэл алдрыг магтандуулах ёстой юм бэ? Бурхан гайхамшигыг үйлдсэн. За тэр гайхамшиг нь юу юм бэ? Там руу орох сүнсийг амарсан. Үүнээс илүү гайхамшигтай зүйлийг өөр хаана байгаа юм бэ? Газар дэлхий даяар үүнийг мэдүүл. Газар дэлхий даяар үүнийг очиод тунгаглах хэрэгтэй. Бурхны үйлцэн дээр гайхамшигыг. Энэ удаадсан хам залбирч бүгдээр цагаа гарах хэрэгтэй. Төлөвлөгөөцсөн гарах хэрэгтэй. Иргэн тойронд байгаа хүмүүсээ дагуулад энэ удаа олон хүмүүсийн сүнс аврагдахын төлөө бүгдээр хичээцгээе. Энэ удаа намрын нарын хугацаа нэг өдрөөр багассан. Өмнө нь 3 шөнө 4 өдөр хийдэг байсан. Одоо 2 шөнө 3 өдөр хийдэг болсон. Хийх гэж байгаа. Нэг өдөр багасгасан. За анх удаа ингэж хийж үзэх гэж байна. Зарим хүмүүс нэг өдрөөр багасж байгаагаа хараад баярлж байгаа бах тий. Гэхдээ энэ чинь ингэж байгаа. Эхлэх өдрөө 2 үг орж байгаа. За эхлэх өдрөө эхний өдрөө үдээс хойш нэг үг ороод орой ахаад нэг орж байгаа. Тэгэхээр эхний өдөр 2 үг орж байгаа. Ингэж өөрчлөгдөж байгаа. Ямар ч үсэн залбираад бэлдээрэй гэж хүсэж байна. 9 сарын 26-наас 28-ны хүртэл 5 дахь хагасан эзний өдөр гээд. За энэ удаа богинохон өдөр зохион байгуулж байгаа гэсэн хэдэн өдөр зохион байгуулж байгаа гэсэн залбираад хөдөлмөрлөөрэй гэж хүсэж байна. За ямар ч энэ хүртэл ороод түрүүний унссан үгээ дахиад харъя. Дуулал 121. Дуулал 121. Нэг хоёрыг хамт уншия. Харцаа би уулс өөдөргөн хаанаас надад тусламж ирэх вэ? Тэнгэр газрыг бүтээгч эзнээс л тэрхүү тусламж минь ирдэг. За энэ үг бидний сэтгэлийг хөдөлгөж байгааз харцаа би уулс өөдөргөнөө. За ууланд харах юм байгаа бол тэгсэн болов? Харцаа би уулс өөдөргөнөө. Хаанаас надад тусламж ирэх вэ? Уулын мухраас надад тусламж ирэх юм болов? Аль эсвэл үгүй ээ. Миний тусламж тэнгэр газрыг бүтээгч эзнээс ирнэ гэж байна. За өнгөрсөн эзний өдөр Христэд итгэгчийн амьдралын талаар үг орсон. Эзэн доторх амьдрал, эзэн дотор оршдог амьдрал. Иохан 15-ын 3-4 дээр Есүс миний та нарт хэлсэн үгээр та нар хэдийн цэвэр болжээ. Миний дотор орших тун би та нарын дотор оршноо. Цэвэрсэн гэдэг нь сүнсэн цэвэр болсон. Эзний нэгүслийн сайн мэдээг сонсоод итгэх үед бохир гим нүгэл арилж цэвэрсэн. Бидний сэтгэл жигсэн цэвэр болсон. Тийм учраас миний та нарт хэлсэн үгээр та нар хэдийн цэвэр болжээ. Сүнсэн цэвэр болсон, сүнсэн ариун болсон гэсэн үг. Миний дотор орших тун би та нарын дотор оршноо. Бид нар эзэн дотор оршиж, эзэн бидний дотор оршиж. За энэ төмрийг гал руу хийх юм бол төмөр ингээд улаачдаг. За энэ төмрөө гал уу? Галт төмөр. Төмөр гал хоёр ингээд нэгддэг. Аврагдах юм бол эзэн бид хоёрыг салгахын аргагүй болчдөг. Мод, усан үзийн мод мөчөр хоёрыг яаж салгаж болох юм бэ те? Мөчөр усан үзийн мод байхгүй байх юм бол ямар ч хэрэггүй болчихно. Мод ч гэсэн мөчөргүй байх юм бол жимс сургуулж чадахгүй. Салгахын аргагүй юм холбоотой. Салшгүй холбоотой болсон гэсэн үг. Эзэн бид хоёр ч гэсэн салшгүй холбоотой болсон. Иохан 14:20 дээр тэр өдөр аврагдсан өдөр гэсэн үг. Би эзэн дотор, та нар миний дотор, би та нарын дотор байхыг тэр өдөр та нар мэдэх болно. Аврагдах юм бол эзэн минь дотор, би эзэн дотор оршдог гэдгээ мэддэг бахна. Галат 2:20 дээр амьд байгаа нь би биш ээ, харин минь дотор амьдардаг Христ юм аа. За би
Тийм ээ. Эзэнтэй хамт үхсэн. Миний гэмт чанар ингээд гэмтэн би үхсэн. Тэр аврагдсан хүний дотор эзэн шинэ амьтан болоод ороод ирдэг байна. Тэгэхээр би амьд байгаа юм биш. Миний дотор Христ амьд байна. Би эзэн дотор эзэн миний дотор. За энэ бол ойлгоход хэцүү. Ер бусын бас гайхалтай бас нууц юм. За 29-аас эхнэр нөхөр хоёр нэг болдог. За он чинь хоёр хүн биш одоо ингээд нэг хүн болж байгаа юм. Нэг болно гэдэг чинь дотор нь оролцсноо гэдэг чинь нэгдэж нэ гэсэн үг. Эзэн бид хоёр ингэж нэгдсэн байна. Амир амаар хайраар үгээр ариун сүнсээр эзэнтэй нэг болсон. За нэг болно гэдэг чинь үнэхээр бас нууцлаг хэрэг. За энэ удаа би эзэн дотор оршдог амьдрал гэдэг энэ үгийг оронгоо өдөржингөө би үүнийг бодож байгаа. Эзэн дотор би эзний дотор, эзэн минь дотор, би эзний дотор. Эзэн бид хоёр салшгүй холбоотой болсон. За хүн хүүхдээ болох юм бол хүүхдээ төрөнгүүд нь шууд хайчдаггүй. Үгүй шүү дээ. Тэврээл, арчаал, угааж арчаал, хооллол, асарч хамгаалал, хайрлал, туслал тэгдэг. За би цаг гарах юм бол амьтны ертөнц гэдгийг нэвтрүүлдэг үздэг. Амьтан үртэл зулцгаа маш их харилдаг тийм. Өөр амьтан ирээл өөрийнх нь зулцгыг барих гадах юм бол ам харьгүй тэмцэж хамгаалдаг. Тэгэл хамгаалал, хооллол, бэлтгээл дасгалжуулаад амьтан үртэл үр зулцгандаа ингэж ханддаг. Хүн насан туршдаа өөрийнхөө хүүхдийн төлөө амьдрдаг, хамгаалдаг, тусалдаг тийм. За тэгвэл бурхан биднийг хэрэг хайрладаг болоо. За чи одоо ингээ аврагдсан юм чинь өөрөө мэдээ амьдр деваач дуулцъя гэдэг үгүй үстэй. Эзэн биднийг өнжрүүлж орхихгүй. Эзэн бидэнтэй хамт байна гэсэн. Эзэн биднийг ямар их хайрладаг вэ гэвэл Матай 10:30 дээр та нарын толгой дээр ширхэг үс чинь хүртэл тоологдсон. Толгойтой үсийг хүртэл тоолцсон байгаа. Толгойтой үсийг тоолоо зогсохгүй миний нөхцөл байдлыг эзэн надаас илүү сайн мэдж байгаа. Нийтгэж бас найдаж байгаа нь миний бүх зүйлийг сайн мэдэх эзэн хязээ дуусалхийн учир. Би эзэн дотор, эзэн минь дотор. Эзэн надад тусалж. За энэ бол бичигдсэн онол биш, бодит үнэ. Тэр чигт нь итгэх ёстой. Итгэх юм бол яг түүний дагуу болно. Тийм учраас саний уншсан дуулал 121 дээр миний тусламж хаанаас ирэх вэ? Уул байна. Уулын өрөөгөөс ирэх вэ? Харин миний тусламж тэнгэр газрыг бүтээсэн эзнээс маань ирнэ. Миний тусламж тэнгэр газрыг бүтээсэн эзнээс минь ирэх болно. Эзэн миний туслагч аа. Дуулал 121-ийн 3 дээр тэр хөлийг чинь эс гуйлна. Чамайг хамгаалагч тэрээр үл үүрэглэнэ. Говьлохгүй тогтоогоод барина. Чамайг хамгаалагч тэрээр үл үүрэглэнэ. Израилийг хамгаалагч тэрээр үүрэглэгчгүй унтахчгүй. Израиль бол бурхнаар сонгогдсон ард түмэн. Хожим хойно Есүс Христээр дамжуулан аврагдах итгэгч нарын илэрхийлэл юм. Бурхан Израильчуудыг ямар их хайрлж хамгаалсан бэлээ хуучин гэрээний үед. Тийм учраас Израилийн хамгаалагч үүрэглэгчгүй унтахчгүй гэсэн. Бурхан биднийг хамгаалдаг учраас унтахгүй үүргэмэглэхгүй. За харин бид нар энэ эзний үгэнд итгэх хэрэгтэй. Тэгээд дуулал 121-ийн 8 дээр орох гарах бүрийг чинь эзэн өдгөөгөөс мөнхөд захин хамгаалнаа. Өдгөөгөөс мөнхөд орох гарах бүрийг гэдэг нь тийм ээ. Орох гарах бос суух бидний бүх амьдралыг хамгаалнаа.
За тэгээд дуусчихгүй. Намайг сайн зүйл хийхийг ч муу зүйл хийхийг ч эзэн харж байгаа. Бурхан биднээс харцаа огтхонд салгахгүй, хоромхон зурд салгахгүй. За Библиэс хэд хэдэн ишлэл олж уншия. Дуулал 115. Дуулал 115-ийн 15. 115-ийн 15. Хамт уншия. Тэнгэр газрыг бүтээгч эзнээс та нар ерөөл хүртэх болтугай. Тэнгэр газрыг бүтээгч. Сансар хөтргөө болон түүн доторх бүхнийг бүтээсэн. Эхлэл 1:1 дээр эхэнд бурхан тэнгэр ба газрыг бүтээжээ. Энэ тэнгэр газрыг бүтээсэн бурханаас ерөөлийг хүртэх болтугай гэж байна. Бурханаас ерөөлийг авч, нэгүслийг авч. Энэ тэнгэр газрыг бүтээсэн бурхан миний аав юу? За би үлгэр яриаггүй шүү дээ. Нэр. Бурханы үг. Тэгэхээр эзэн дотор байна гэдэг чинь эзний тэр амлалт, эзний ам, эзний хайр, Бурханы хамгаалалт, эзний тэр удирдлагын дотор би байна гэсэн үг. Аврагдахаас өмнө бүгдээрээ Христийн гадна байсан, Христ хамаг байсан. Харин аврагдах юм бол Христийн амлалт дотор орж ирдэг бахна. Энэ бол үнэнхээр том ерөөл. Би амьтны ертөнцийн ингээ хаяа үзэхээр за өдөрөө бас мэддэг бах. Пингвин одоо өндгөлөх юм бол мөсөн дээр өндгөлдөг. Мөсөн дээр өндгөө тавьчих юм бол өндг нь хөлдөөд өвчтдөг. Тэгж болохгүй шүү дээ, тийм. За улмын дээр хөлнийхөө үзүүр дээр ингээ тавиад өндгнөөсөө дэгдэхийг гарах хүртэл дардаг. Эрэгтэй эмэгтэй ээж аав хоёр нь ингээ ээлжлэл өндгөө дардаг. Хин нэгэн ингэж хий гэж хэлсэн үү? Мэдээж хэлсэн шүү дээ. Бүтээгч ингэж дар гэж хэлсэн. За өндгнөөсөө гарлаа. Өндгнөөсөө гарах юм бол яах вэ? Гарангууд нь гараад мөсөн дээр буух юм бол тийм ээ бас энэ чинь хөлдөж өгнө. Тэгэхээр аав нь хөлн дээр бас тавиал тэгэл байлгаж яадаг. Өөрөө хоол унд идэхгүй, ийш тийш явахгүй. Харин ээж нь мөнгө олохоор яваад өгдөг. Далаа руу яваад дүүртэл идэж агаад тэг эргэж ирээд тэрийг бөөлжиж зулцгандаа идүүлдэг. Хитэн 10,000 тийм ингээл буужгансан пингвин дундаас яаж өөрийнхөө зулцгийг олдг юм бол доо. Бас гайхалтай гоц. Өөрийнхөө тийм ангаханы үнэрийг таньдаг юм уу, дууг нь сонсдог юм уу? Ямар ч гэсэн тэгэл тэр олон буужгансан юмнаас олоод хүрээд ирдэг. Тэгэл аавтайгаа нөхөртөөгөө ээлжээ сольдог. Аав нь тэгэл мөнгө олохоор бас далаар яваад өгдөг. За тэгээд дүүртэл барьж идэл дүүртэл идэж жагаад бас бөөлжөл гаргаж зулцгандаа идүүлдэг. За тэр ээж аав хоёр нь зулцгаа тижээхэд тийм ээ тижээж байгааг харахад үнэхээр гайхалтай. Цаглаа ирээл зулцгийг нь идэхгээл дайрдаг. Тэгэх юм бол ам хайргүй тэмцдэг. За тэгвэл түүний хажууд бол хүн өөрийнхөө үр хүүхдийг бүр илүү хайрладаг. Харин бурхан биднийг 100, 1000, 10,000 дахин илүү хайрладаг. Ганцхан девочонд очиод уулзах юм бол үгүй шүү дээ. Энэ газар дээр байх хугацаанд бурхан бидний толгой дээр ширхэг үсэг чинь хүртэл тоолоод байж байгаа гэсэн. Тэнгэрийн чуудыг хүртэл бурхан тижээдэг. Маргааш өнөөдөр амьд байгаад маргааш 100 тагигдах хэрийн үсийг бурхан ийхүү гоёддаг бол тэг тусмаа та нарыг илүү хувцлахгүй гэж өчүүхэн итгэлтнүүд ээ. Аврагдсандаа итгэдэг хэрнээ ягаад энэ амьдрал дээр бурхан өөртөө чинь хамт байгаа гэдэгт итгэхгүй байгаа юм бэ? 90:13-8 дээр Есүс Христ өшигдөрч өнөөдөрч бас мөнхөд хэвээрээ гэсэн. Энэ юу гэсэн үг вэ? Өчигдөр гэдэг чинь өнгөрсөн. Бид нарыг аварсан Есүс. Өнөөдөр эзэн ариун сүнсээр хамт байгаа. Мөнхөд эзэн бидэнтэй хамт байна гэсэн. Мөнхөд хэвээрээ. За өнгөрсөн бид нарыг аварж өгсөн гэдэгт итгэдэг хэрнээ. Өнөөдрийн энэ амьдрал дээр бидэнтэй хамт байж намайг хамгаалж намайг тусалдаг гэдэгт яагаад итгэдэг юм бэ? Жохон хэцүү юм тохиолдохоор л шантраал, зөвхрөөл, унжигаал яхаа мэдхээ болчдөг. Эзэн хамт байгаа гэдэгт яагаад итгэхгүй байгаа юм бэ? Юунд нь санаа зовоод байгаа юм? Бүх санаа зовлоо түүнд өг гэсэн. Эзэн бидний бүх зүйлийг мэдж байгаа.
Бид нар Бурхны үсгийн дагуу амьдарч чадах юм бол өнгөрсөн 7 хоногт би хэлсэн те. Өнгөрсөн эзний өдөр. Тэгвэл энэ бүхнийг та нарт нэмж өгөх болно. Тэгвэл гэсэн болцолтой. Эзний үгэнд итгээд эзний хүслийн дагуу үйлдэх юм бол үйлдсэнийг нь Бурхан хариуцнаа. За яг уу ямар байна? Бурхны ачааг би үрээд өөрийнхөө ачааг Бурханд өргөөд ингээд сольж хэрэгтэй. Тэгэх юм бол амар болчихно. Амьдрсан ч үгсэн ч. Тийм учраас Тэнгэр газрыг бүтээсэн Бурханаас ерөөлийг авсан хүмүүс юм аа бид нэр. Энэ тийм энгийн үг юм уу? Байдаг нэг үг юм уу? За нэг хааны хүү болж төрж тийм ээ? Хаан тэр хүүхдийг хамгаалнаа. Бас гоё шүү дээ тий. Ерөнхийлөгчийн хүү болж төрөх. За мэдээж яах эвгүүтх юм бол бадран л та. Намайг бага сургуульд байхад за хүүхдүүдээс ингэж асуухаар мөрөлч юу вэ? Том болохоор юу болох вэ гэхээр бүгд ерөнхийлөгч болно гэдэг байсан. Би ерөнхийлөгчөөс их айдаг. Би ерөнхийлөгч болоогүйдээ их баярлж явдаг. Яг нь намайг болгоогүй л дээ. Бол гэсэн чи би болохгүй. Ерөнхийлөгч болоод болох юм бол дандаа аавын гэрлөө ордог те. ертөнцийн хамгийн толгой өвдгөм ажил. За Английн Джеймс эзэн хаан. За төрийн ажил бол их хэцүү шүү дээ. Их толгой өвдгөн байдаг. За нэг удаа ингэсэн гэж байгаа. Нэг удаа энгийн хувцас өмсөж жагаад ордноос нууцаар гарсан. Тэгээд уул руу явсан гэж байгаа. За тэгэл явж исэн чинь нэг хүн дуу дуулдагдах чимээ сонсогдсон байна. Их бүр хөөрч өгсөн баярлал дуулж байгаа чимээ сонсогдсон байна. Ойртоо дарсан чинь нэг өвөө усан тэрэм мэргүүлж гисэн. Өвөр ингээл хөөрч өгсөн. Дуу дуулаад байж шүү. ертөнцийн хүмүүс надад атаархдаггүй. Би ч бас ертөнцийн хүмүүст атаархдаггүй. Бурхны нэгүслийг бодох тоолонд халелуя гэж өөрийн мэдлгүй магтан дуулдгаа. За ингээл бүр бүжиглж гисэн нэг өвөө дуулж шүү. За тэгэл эзэн хаан Джеймс энэ бодтор бас явуулчихтай би зохиож яриаггүй. Тэр өвөг хараад бүр маш их атаархсан гэж байгаа. Ойртоо тарсан чинь нөгөө өвөө чинь дуулж байгаа нэг залуу хүн ирэнгүүд гайхаад бүр ичээд тэгээд дуулахаа болчихсон. Тэгсэн чинь эзэн хаан Джеймс ингэж асуусан. За эзэн хаан гэдэг нь бол мэдэхгүй шүү дээ танихчгүй. Өө та их гоё дуулах юм аа. Би одоо юунд гоё дуулах вэ? Зүгээр миний сэтгэл хөөрөл баярлал тэгэл дуулчихлаа. Та юунд игч баярлаад байгаа юм бэ? Ингэж их баярлаад байгаа юм бэ гэсэн чинь Бурхны хайр, Бурхны нэгүсэл тэрийг бодоход надад үнэхээр сайхан байдаг. Би тэгээд их баярлаад хөөрөөд өөрөө ирэхгүй дуу дуулчихлаа гэсэн. Тэгсэн чинь хаан нэрийг хууцаа өгөнгөө. Өвөө маргааш 12 цагт миний гэрлөө заавал ирээрээ. Манай гэрлөө ирээрээ. Би гуй гэсэн байна. За тэгсэн чи өвөө болохоор үсэг мэдэхгүй. Уншиж мэдэхгүй. Арай хөгшин рүү очиод эмгэн нь бол эхнэр нь бол үсэг мэддэг. За нэг залуу намайг дуулж байсан чи намайг сайн дуулж нэгэ магтсан гээл. Тэгсэн чи эмээ. Наад чи хаан байж штэ. Джеймс эзэн хаан байж штэ. Чи буруу хийвгүй штэ. Үгүй. Намайг дуулж байсан чинь сайн байна л гэж магтсан штэ. Би Бурхны нэгүсэл баярлаа талархаал. Тэгэл магтан дуулаад байжсэн штэ. Хаа намайг үрсэн юм чи одоо тэгээ очихгүй байгаад гэж болохгүй л үлээ гээл. За тэгэл өдөөний дээлтэй байсан ч гэсэн гой дээлээ өмсөөл. За 12 цагт оцсон байна. Тэгсэн чинь Джеймс эзэн хаан төшөмдөдөө цуглуулаад хүлээгээл үжсэн. Өвөг харангуудаа эзэн хаан гүйж очиод баярлал. Өвөр зочиол гайхаад юм анхудаа харж байгаа байхгүй юу? Өвөө би нэг юм гомоор байна. Өчигдөр дуусан дууга та дахиад нэг удаа дуулаад өгөөч ганцхан удаа. Би одоо тийм сайн дуулж чадахгүй штэ. Та заавал дуулаад өгөөч гэсэн маань. За өвөө тэгэл өөрийгөө бэлдэж байгаа. ертөнцийн хүмүүс надад атаархдаггүй. Би ч бас ертөнцийн хүмүүст атаархдаггүй. Бурхны нэгүслийг бодогдол нь халелуя гэж өөрийн мэдлгүй магтан дуулдгаа. За өвөө ингэ дуусан чинь хаан ямар мундаг дуулдаг юм бэ? Гэхдээ та үгийг нь жоохон өөрчлөлт нэг дуулаад өгөөч гэсэн маань. Юу гэж вэ гэсэн чинь ертөнцийн хүмүүс надад атаархдаггүй. Эзэн хаан Джеймс надад атаархдаг.
Бурхны нэгүслийг бодох тоолонд халелуя гэж өөрийн мэдлгүй магтан дуулдаг. Джеймс эзэн хаа надад атаархтгаа гэж нэг дуулаад өгөөч гэсэн чинь эзэн хаа минь та надад атаархаад байгаа юм уу? Үгүй. Тэгсэн та дуулаад өгөөч гэсэн маань. За тэгэл хоолоогоо цэцэж байгаа л дуусан маань. Тэгсэн чи эзэн хаа би энэ өвөөдийг атаархаж байна. Би эзэн хаан гэсэн үнэхээр толгой өвтгөм ажил хийдэг. Улс орноо би захирдаг, улсад зөндөө асуудал үүсдэг. Гэтэл энэ өвөөгийн итгээд байгаа Есүст би ч гэсэн одооноос хавал итгэнэ. Тэгээд Джеймс эзэн хаан Христэд итгэж болсон. За англи хэл дээр одоо King James-ийн орчуулга гэж байдаг. Би тэр King James-ийг энэ Джеймс эзэн хаан болов уу гэж боддог. Зөв үгүй нь мэдэхгүй байна. Би нэлээд дээр үе сонсч байсан болохоор ямар ч ингэ санаж байна. Ямар ч байсан. Аврагдсан хүн. Тэр мөнхийн ам Бурхны хайр найдварын ачаар талархдаг. Тэнгэр газрыг бүтээсэн Бурханаас ерөөлийг авсан хүмүүс. Энэ бол үнэхээр агуу ерөөл. Аврагдсан хүн аврагдаагүй хүн чинь нэг нь там нэг нь Деважноор нэгсэн ийм том ялгаатай хүмүүс. Дуулал 34. Дуулал 34-өөс сарын 34:9 Эсийг хамдууши. Түүний ариун хүмүүсээ та нар эзнээс эмээгтэн. Учир нь түүнээс эмээгчдэд юу ч дутагддаггүй. Түүний ариун хүмүүсээ та нар эзнээс эмээгтэн. Эмээгтэн гэдэг нь юу гэсэн үг юм бол? Бурхны хүндэлж, Бурханд үйлчилж, Бурхан дуулууртай амьдрах ёстой гэсэн үг. Та нар эзнээс эмээгтэн, түүнээс эмээгчдэд юу ч дутагддаггүй. Бид нар Бурхныг өрөмжилж, түүнээс эмээж, түүн дуулууртай байвал бид нар юугаар ч дутахгүй Бурхан бүх зүйлийг хангалуун байлгана. Ингэж амласан. За өнгөрсөн удаа ингэж хэлсэн. Тэр өөрийн хүүг харамдалдаггүй харин түүнийг бид бүхний төлөө тушаасан юм аа. Тэгвэл тэр яаж бүх юмыг түүний хамт бидэнд сул өгөхгүй байх вүлээ гэж Ром амьдрал гарч байгаа. Өөрийнхөө хүүг харамдаагүй өгсөн тэр юуг сул өгөхгүй байх вүлээ гэсэн. За тэглээгээд Бурхан шууд дээрээс хасчихгүй. Бидний итгэсэн хэмжээнд өгдөг. Дуулууртай байсан хэмжээнд өгдөг. Дуулал 17-гийн 8 дээр намайг Бурхан минь намайг нүдний цэцгийн мэд хамгаалаач гэж гарч байгаа. За хүн өөрийнхөө нүдний цэцгийг их хамгаалдаг үстэй. Энийг гэмтэж болохгүй учраас намайг нүдний цэцгийн мэд Бурхан хамгаалдаг гэж байна. Дэд хууль 32-ийн 10-аас харъя. Дэд хууль 32 Эхлэл гитлэл Леви тоолго дэд хууль. За мэднэ үстэй дэд хууль 32 10 хамт уншия. Эзэн түүнийг эзгүй зэлүүд аратан архирах цөлөөс олжээ. Тэр түүнийг эргэн тойрч хайрлан халахалж нүднийхээ цэцгийн мэд хамгаасан. Израильчүүдийг Египтээс гаргаад цөлд 40 жил амьдруулсан. За тэрийг хэлж байна. Энэ бол Мосегийн бичсэн үг. Эзэн түүнийг Бурхан өөрийнхөө ард түмнийг эзгүй зэлүүд. За цөл бол эзгүй зэлүүд газар аратан амьтан дүүрэн байдаг. Амьдрахад бол үнэхээр хэцүү газар. За тэр зэлүүд газар аратан архирах цөлөөс олжээ гэж байна. Тэр эзгүй зэлүүд газар аратан зэрлэг амьтад зөндөө байдаг. Тэндээс Бурхан тэднийг хамгаасан, тэднийг хайрлсан, тэднийг халахсан. Бурхан урд хойно гараад өдөр нь үүлэн багнаар шөнө галан багнаар өдөрцсөн. Бурхан тэднийг сахиж хамгаасан. Нүдний цэцгийн мэд Бурхан тэднийг хамгаасан. Нүдний цэцгийн мэд. Бурхан өөрийнхөө аварсан ард түмний нүдний цэцгийн мэд. Ганцхан Израильчүүдийг ингэсэн болов үгүй шүү дээ. Есүс Христийн нэгүслээр аврагдсан бүх хүмүүсийг Бурхан бүгдийг нүдний цэцгийн мэд хамгаалдаг. Хайрладаг.
Бурхан аврагдсан хүмүүсийг ганцхан сүнсийг биш махуудыг нь өөртөл хамгаалж сахидаг. Энэ бол үнэн нүдний цэцгийн мэт. Энэ нүгэнд итгэх ёстой. Жохон эцэм тохиолдохоор л Бурхан бүр нэг хол хаяа явчихсан юм шиг л бодод идэг. Тэгдэггүй шүү дээ. Ямар ч зовлон, ямар ч хэцүүм тохиолдсон эзэн өөрөө хамт байдаг. За дуулал номноос дахиад харъя. Дуулал 119. Дуулал 119. 57. Дуулал 119. 19-ийн 57. Хамт уншия. Эзэн миний хувь юм. Би таны үгийг сахин биелүүлэхээр амласан билээ. За энэ үгийн талаар нэг сайн бодод үзээрэй. Эзэн миний хувь. Миний хувь гэж. Миний хувь гэдэг чинь тэдэн байр, тим хэмжээтэй газар, банкны тэдэн дөрвний хадгаламж. За энийг хүн хувь гэж боддог. Гэхдээ дуулал номны бичээч дуулал 119-ийг Давид бичсэн. Эзэн миний хувь юм аа. Би таны үгийг сахин биелүүлэхээр амласан юм аа. Би эзний үгийг хэрхэн яаж сахиж байгаа маань миний хувь юм аа. За банкны асар хэмжээний мөнгө хадгалаад тэрийг тэнд байлгаж явснаас Бурхны үгийг сахих нь миний хувь юм аа. Миний өмч хөрөнгө юм аа гэсэн байна. Эсэл 3:10 дээр төвчээрийн минь үгийг чи сахисан учраас би бас чамайг газар дээр нутаглагчдыг сорихоор бүх газар дээр ирэх гэж буй сорилтоос хамгаалах болно гэсэн. Төвчээрийн минь үгийг чи сахисан учраас төвчээр үг гэдэг чинь зовлон дотор эзний үгийг сахисан гэсэн үг. Олон зовлон, сорилт, бэрхшээл дунд ч гэсэн Бурхны үгийг сахих хэлж байгаа. Төвчээрийн минь үгийг чи сахисан учраас би ч гэсэн чамайг хамгаалнаа. Бид Бурхны үгийг сахих юм бол Бурхан биднийг сахиж хамгаална. За ямар вэ? Энэ бол Бурхны амлалт. Энэ Библиэлд Бурхны олон төлөвлөгөө бас бидэнд амласан амлалт байгаа. Бурхан өөрийнхөө амлалтыг сахиж амлалтандаа хүрдэг. Бид нэр даанч үүнд итгэж чаддаггүй. Хүний хүч хүний аргаар л амьдрах гэдэг. Өөрийнх нь хүч өөрийг нь хамгаална гэж бодоод байдаг. Бид Бурхны үгийг сахивал Бурхан намайг хамгаална. Дуулал 31-ээс харъя. Дуулал 31. Учныгийн 19. 31-19 хамт уншия. Танаас эмээгчдэд зориулан таны хоримтлуулсан, таны дотор хорогчдод таны сойргосон сайн сайхан тань хүний хөвгүүдийн өмнө хичнээн агуувай. Энэ үгийг сайн хараарай. Эзнээс эмээгчдэд зориулан таны хоримтлуулсан. Аврагдсан хүн. Аврагдсан хүний хувьд Бурхан тийм ээ аав нь. Үүний сацуу Бурхан их хатуу чанга аав. Буруу мэх юм бол цохин шийтгэн салгажуулна. Тийм учраас үнэхээр эзэнд илчилдүүхэн Бурханаас эмээх хэрэгтэй. Эзнээс эмээгчдэд зориулан таны хоримтлуулсан. Хоримтлуулсан гэж нь агуулгахдаа дүүрэн овоолчихсан байгаа гэсэн үг. Бурхан өөрөөс нь эмээгчдэд өөрөөс нь эмээдэг хүнд тэр нэгүслийг өгөх гээд хоримтлуулсан байгаа. Ганцхан хоримтлуулаад байж байгаа бол үгүй тэрийг өг нь яаж өгөх вэ? Хоримтлуулсан нэгүслээ сайн сайхантай хүний хөвгүүдийн өмнө хичнээн агуувай гэж байна. Эзэнд хорогдогч гэж байна. Тэгэхээр эзэнд итгэдэг хүн гэсэн үг. Эзэн бидний хорогдох газар. Хэцүү үед эзэн дотор орж хорогдох хэрэгтэй. Эзэнд итгэж найдахыг хэлээд байгаа. Эзэн дотор хорогдогчдод таны сонирхсан сайн сайхантай хүний хөвгүүдийн өмнө хичнээн агуувай. Эзний үгэнд итгэх юм бол эзэн нэг нэгээр нь дээрээс нь буулгадаг.
дүүрэн нэгүсэл байгаа. Бид буруу хийх юм бол Бурхан хоримтлуулсан нэгүслээ буулгаж чадахгүй. Хоримтлуулсан нэгүслээ Бурхан буулгахыг хүсэж байна. Шинэ гэрээ Еврей 13-аас харъя. Еврей 13 13-ийн 5-6-ыг хамт уншийе. Бага юмдаа сэтгэл хангалуун байж амьдрал чинь мөнгийг хайрлахаас чөлөөтэй байг. Учир нь тэр өөрөө би чамайг хизээж орхихгүй, мөн чамайг хаяхгүй гэж айлтсан. Тиймд бид зоригтойгоор эзэн миний туслагч, би айхгүй, хүн надад юу хийж чадах вэ гэдэг. За энэ үгийг уншчаа би дээр үед шоконд орж исэн. Мөнгийг бүү хайрлаа, бага юмдаа сэтгэл хангалуун бай гэж. 1-р Тимот 6 дээр бид ертөнцид юу ч авчраагүй мөн юу ч авч чадахгүй. Хэрв хоол хүнс хувц сунар байвал эдгээрээр бид сэтгэл хангалуун байх болно гэсэн. Идэх хоол өмс хувц байх юм бол за энийг Бурхан өгсөн учраас үгээр сэтгэл хангалуун байх хэрэгтэй. Мөнгийг хайрлана гэдэг чинь мөнгөнд уулаарай. Мөнгийг бүр их олоод тийм ээ овоолж цуглуулах хэлээд байгаа. Тэр намайг хамгаалнаа. Мөнгө намайг сахинаа. Мөнгө намайг жаргалтай байлганаа. Мөнгө миний ирээдүйг батлан даанаа. За ийм бодлоо хүн Бурханд итгээд байна уу? Мөнгөнд итгээд байна уу? Бурхан ийм хүн нэг дуртай биш байдаг. Мөнгийг хайрлах чинь хамаг мөгийн үндэс юм а гэсэн. Баяга юмдаа сэтгэл хангалуун бай. Хэдэн дөрөв байсан ч тэрийг эзэн танд өгсөн. Тэгэхээр тэндээ сэтгэл хангалуун байх хэрэгтэй. Учир нь Бурхан өөрөө ингэж хэлсэн. Би чамайг орхихгүй, би чамайг хаяхгүй. Бурхан намайг хаяхгүй, Бурхан намайг орхихгүй гэж ах чинь юунд нь санаа зовоод байгаа юм бэ? Ядуу байсан ч, баян байсан ч. Есүс миний эзэн, миний сэтгэл дээрээч. Эзэн ганцхан танаар сэтгэл хангалуун байна. Эзэн дотор маань байвал эзэн надтай хамт сэтгэл хангалуун байна үү те? Илч Паул даарч өсөж байнгын нойр дутагдaltaй даардаг, олон удаа завширдуулсан, шоронд хоригдсон, төмөр гинжээ дөнгөнүүлэл Паул, Силас хоёр шүнжэнгөө магтандууд уусан. Өөрөө Есүст итгэдэг хүмүүсийг алах гал араас нь хөөжсэн хүн өөрөө одоо эсний төлөө зовлон амсж байгаадаа бүр маш их баярлалаар талархсан байна. Төмөр гинжээ хангинуулаад тэгэл шоронгийн үе талга нэгдээ тэр шөнө шоронгийн харгалзагч аврагдсан үүс 16 дээр гарч байгаа. Эзэн бидэнтэй хамт байвал түүгээр л хангалуун байхад болно. Ядуу байсан ч, баян байсан ч. Би чамд хэлье. Би хизээч чамайг орхихгүй, хизээч чамайг орхихгүй. Биднийг хаяхгүй, биднийг орхихгүй гэж амласан байгаа үстэй. Жохон хэцүү тохиолдохоор л Израильчууд цөлд жохон хэцүү тохиолдохоор л Мосер очоод биднийг чи алах гэж ийшээ авчирсан юм уу? Бидний Египтэд байхдаа, боол байхдаа тэнд ядганаал сонгон идэл шүл угаал сармис үртэл идэл тэгдэг байсан. Энд чи юу ч алга. Бидний чи алах гэж ийшээ авчирсан юм уу гээл. Өдөр болгон уул нь бол тийм ээ галан байгаа нь үүлэн баганаараа сахиж хамгаалаад өдөр болгон маннагаар хооллол хаднаас хад зохиж ус гаргаал бахад талархаж мэдэхгүй байгаа гэсэн. Завсар гарах юм бол гомдлоод Египт рүү буцна гэж гонгинолтол. Тэр хүмүүсийг цөл бүгдийг нь алах гэж 40 жил зарцуулсан. Өхүүлэх гэж. Египт рүү нэг ч хүн буцаж чадаагүй. За Египт цөл хоёрын дунд Улаан тэнгис байгаа. Улаан тэнгисийг гатлаа гарахад бурхан туссан. Тэгээ буцахт нь бурхан буцаагаад нээж өгөх болов нээж өгөхгүй шүү дээ. Бүгд өгсөн дараа. Шинээр төрсэн хүүхэд. За цөл шинээр төрсэн хүүхдүүдэд зогсохгүй. Шинээр дахин төрж аврагдсан. Тим хүмүүс л Канаан руу орсон. Тэр хизээч орхихгүй. Мөн хаяхгүй. Эзэн миний туслагч би яахгүй. Хүн надад юу хийж чадах вэ? За энэ үгийг би уншичаад эзэн миний туслагч. За би заримдаа энэ гэрчлэлээр ярьдаг те.
Би нэг удаа ганц Библийг барьж аваад нэг 4-5 жил энэ тэрнгүүр явж сайн мэдээд хараасан. Надад цүнхч байгаагүй. Ганц Библийг бариад явдаг байсан. Тэгэл их өссөн, зөндөө олгодоо уйлжсэн, хаана юу үйдснээ, хаана яаж унтснаа ч би сандаггүй. Би хэдэн жил тэгж явсан. За тэгж жагаад би тундууч хон нэг жижигхэн чуулган барьж исэн шавар тоосгоор чуулганы байр нь яг хажууд нэг ах эгч хоёрын нэг жижигхэн өөрөө байдаг гэсэн. Тэрийг би түрээслээд тэндээ ер нь бол байрлаад амьдэрдэг байсан. Тэгээд сайн мэдээ хажуугаар нь тараадаг байсан. Брэдрийн church буюу брэдрийн сүм гээд англид одоо төв нь байдаг. Ах дүүс урсгал гээд. За тэр хүмүүсийн дунд гэсэн дахин дөрс хүмүүс байдаг. За Пак гэдэг нэг ах одоо тэр чуулганы Солонгос дахь төлөөлөгч нь байсан. За Брэдэн гэдэг чуулганы одоо яг төв салбар нь Нуранжин байдаг байсан. Солонгосын Нуранжин. За би тэр хүмүүсийг жоохон мэддэг байсан. За нэг өдөр Пак ах Английн нэг сайн мэдээ тараагчийг дагуулад манай гэр рүү ирсэн. Намайг сайн мэдээ тарааж байгаа гэдгийг сонссон юм шиг байгаа. За над дээр ирчээд та их зовж шүү, их хөдөлмөрлж байна. За бид нэр танд туслах гад ирлээ. Англид нэг юм том бизнесмен хүн байдаг. Тэр хүнтэй таныг холбож өгөө. Тэгээд тэр хүнээр таныг ивент итгүүлье. Таны спонсор болгоё. Спонсорын мэднэ үстэй. За Английн нэг бизнесмен миний бүх зүйлийг хариуцаад сар болгоно надад тийм ээ хэрэгтэй мөнгө явуулаад миний ер нь амжиргааны зардлыг даана. За ийм нэг ивент итгэжтэй болгож өгөө гэжсэн. За хэрвээ тав байсан бол яах вэ? За би олон тавыг яриаггүй шууд л би хэцүү биш байгаа. Би хангалуун байгаа. Надад спонсор хэрэггүй. Спонсортой болгож өгнө гэхэд би хоёр зүйлээс шууд айсан. Нэгдүг нь хэцүү хүнд нөхцөл байдал дотор байгаа ахын дүүс маань гэсэн хамтдаа зов зүдрээ. Тэгээд надад уулын тусалж байгаа. Гэтэл Английн нэг баян бизнесмен тийм надад сар болгон мөнгө явуулах юм бол хинч надад туслахаа болчих шүү дээ. Тэгэх юм бол баларх юм шиг санагдаад би шууд татгалцсан. За түүний дараа бурхан намайг энэ хүчгүй хүн нөхцөл байдал намайг дасгалжуулж байгаа. Би ч одоо дасгалжуулагдж байгаа хугацаанд байгаа. За нэг хүн намайг ингэж хариуцаал даагаад эхлэх юм бол бурхан надад туслахаа болчихно. Хүн надад тусалдаг болчихно шүү дээ. Тийм бол би яаж дасгалчих юм бэ? Би олон юм бодоогүй. Би шууд би өчүүхөнч дутх зүйлгүй байгаа. Надад спонсор хэрэггүй гэж шууд татгалцсан. Тэгээ шууд газар дээр 3 жантай гомн захиалаад тэрийг идчихэд тундуучаан тухайн үед одоо галт тэрэг явдаг байлаа. Шууд би 2 галт тэрэгний билет захиалаад тэрийг өгөнгөө. За сайн аваарай. Тэр Пак ах уулын туслах гэж ирсэн. За би ганц үг дугаараа л татгалцсан чинь гомдсон юм байлээ. Сүүлд нь гомдсон гэж хэлж илээ. Их гомдсон шүү гэд. Тэр хоёрыг явуулсан дараа миний сэтгэл ямар сайхан байсан гэж бүр онгоогол явцсан. Би өөртөө тэмцэлдээд ялсан. Би зохиож яриаггүй шүү дээ. Би яг өөрийнхөө туусан юмыг бодит юмыг ярьж байна. Эзэн миний туслагч. Би яахгүй. Би эмээхгүй, би санаа зовчихгүй. Эзэн миний туслагч. Би эсийн төлөө амьдрал эзэн миний бүх зүйлийг хариуцна. Хүн миний юмыг хариуцах ямар хэрэг байгаа юм бэ? Ямар шаардлага байгаа юм? Хинээр дамжуулан яаж тийм ээ? Тусалсан. Бурхан намайг орхихгүй шүү дээ. Илия Хэрэд горхны хүмүүнд нуугдаад байж байсан. Тэр үед ган гацыг болсон. Илия хүмүүс алхгаал хайсан. Өглөө нь Хэрэ тийм ээ талах мах авчираад хоолсон. Тэгэл Хэрэд голын уснаас ундаасан. Горхны ус багаар багасаад ус ширгсэн. За тэгээд тэндээсээ яваад Израилийн таны газар руу очсон. Нэг бэлэвсэн эмэгтэй мод түгээ байж байсан байна. Хөнгөө. Идэхэн байна уу? Юу идэхэн яриад байгаа юм? Манай гист жоохон гурил. За тэгээ нэг жоохон тос байгаа. Би нэг хүүтэй.
мод түүж байгаа тэрийгэ түлээд нэг бин хайрж идэх гээд тэгээд өөх гээд байж гин гэсэн. Илээ тэрүүд юу гэсэн бэ? Талахыгээд бин хараад тэрийг эхлээд надад авчраа. Гүн ч одоо гуйлагчингийн гусмыг идэхнүүд ээ. Энэ жоох ямиг хүүтэйгээ хувааж идээд яг өөхгөө байж ах чинь юу н тийм ээ танд өөх вэ? Тэгсэн чинь Илия ганцхан тэгж хэлээд зогсоогүй те. Хэрвээ та өөх юм бол энэ ган гацыг дуустал Бурхан чиний савндах гурлыг домондох тосыг чинь дуусгахгүй гэсэн. Бодтор тэгсэн те. Хүмүүс энэ үгийг яагаад хэлж байна гэвэл бид нэр эзний ажлыг хийвэл эзэн миний бүх зүйлийг хариуцнаа. Хинээр дамжуулан бай. Хүн өхгүй байх юм бол Бурхан хэрэг явуулж хамаагүй намайг хооллоно. Намайг өөхгээд хайчих болов. Би эзэнтлээ амьдарч байхад эзэн намайг за чи өөхгээд намайг хайчих болов? Тэхгүй үстэй. За би ганцаараа тэгж авангаа сайн мэдээ тарааж явахдаа их зовсон ч үхээгүй. Зөндөө уйлсан би их уйлсан тэгсэн ирнэл би маш их талархдаг байсан. Бурхан намайг тасгалжуулж ирсэн. Хин нэг намайг тэгж амьдр гэж хэлээгүй. За ямар ч байсан эзэн минь туслагч. Би яахгүй. За Библиэс одоо жоох харъя. Исая 41. Исая 41. Исая 41. 41:10. Исая 41:10-ыг хамт уншия. Битгий би чамтай хамт. Битгий эмээ. Би чиний бурхан. Чамайг би тэнхрүүлнэ. Чамд үнэхээр туслана. Зөвдийн баруун мутраараа заавал чамайг дэмнэн гэсэн. Бүү. Бурхан Исая шизүүлэгчэд битгий гэсэн. Би чамтай хамт. Бүү эмээ. Ямар зовлон тохиолдсон. Бүү эмээ гэсэн. Би чиний бурхан. Би чамайг тэнхрүүлнэ. Би чамд үнэхээр туслана. Бурхан туслана гэж байна. Бид нэр үгсэн ч би таны дэргэд үхнэ гэх юм бол эзэн намайг хариуцна. Ойлгож байна уу? Нахум нэгэн лоо дээр өөрт нь хорогддог хүмүүсийг тэр хамгаалдаг гэж гарч байгаа. Би үгсэн ч эзэн таны дэргэд үхнэ гэх юм бол эзэн тэрийг мэдж байгаа учраас эзэн өөрөө хариуцна. Би чиний бурхан. Би чамайг тэнхрүүлнэ. Чамд би үнэхээр туслана. Туслана гэдэг үгээ олон удаа хэлсэн байна. Бүү. Би чамайг тэнхрүүлнэ. Эзэн дотор байна гэдэг чинь Тэнгэр газрыг үтээсэн бурхан миний хамгаалагч. Надад туслана, намайг хайрлана, намайг удирдна. Энэ бол эзэн дотор оршдог амьдрал. Бид энэ бурханы амлалтанд итгэх ёстой. Итгэх юм бол итгэсний чинь дагуу болно. Эргэлзэх юм бол та тэр бурханы амлалтад ямар ч хамааралгүй болчихно. За би бурханы тусламж надад ирэхгүй байсан ч би өөрийнхөө аргаар хүчээр сайн амьдрна гэх юм бол та үл итгэлтэй байна гэсэн үг. Тэгэх юм бол аюултай. Ягаад гэвэл нэг л өдөр бурхан бүгдийг нь үлээчих юм бол бүгд хийсэй явна. Израильчууд Бабилоноос эргэж ирээд бурханы ариун өргөөг барихгүй өөрсдийнхөө гэрийг төрүүлж барих гэдэг байсан. Тэр үед та нар бурханд өргөх ёстой юмыг гэрлэг аваа удаа гэд үлээсэн. Бурхан үлээсэн чинь бүгд хийсэй явчихсан. Бид нэр өөрсдийнхөө арга хүчээр амьдраад байх юм бол бурхан атаархсандаа үлээчихнэ. ертөнцийн хүмүүсийг бурхан зүгээр орхиноо. Тэд яаж амьдрдаг байсан бэ? Тэд өдрүүд элбэг өнгөрүүлээд амар тайвнаар хөгсдийн орн руу ордгоо гэж Йов 21 дээр гарч байгаа. Гэхдээ аврагдсан хүнийг тэгж орхихгүй. Бид хүснээр амьдраад байх юм бол бурхан биднийг зэмлэнэ. Тэгэд бидэнд байгаа зүйлийг бүгдийг нь үлдээгээд хийсгэж чинь. 6:23-5 дээр эд гэдэг нүдийг олзолдогч хармагц зайлдаг живүүр хүртэл ургаад бүргэд мэт тэнгэрт оддгоо.
Эд хөрөнгө чинь зэгүүртэй учраас бүргэд мэт нисэн оддгоо. За эд хөрөнгөө битгий овоолох гээд бай. Эд хөрөнгө чинь далуучтай учраас нисчдэг. За тэгвэл нисэхгүй тулд яах юм бэ? Нисэхгүй байх болох юм биш үү? Үйл хөдлөх хөрөнгө болох ч ил доо гэлдэгтэй. Үйл хөдлөх хөрөнгө болох юм бол яах вэ? Тэр үнийг өөрийг нь хийсгэж штэ. Бурхан тэр үнийг дагуулаад байгаа юм чинь ойлгож байна уу? Аврагдсан хүн Бурханы үг болон амлалтанд итгээд эзний хүслийн дагуу амьдрах юм бол эзний ерөөл нэгүслийг авна. Тэгж амьдрах ёстой болохоос өөрийнхөө арга хүчээр амьдраад иж болохгүй. Тэр чинь ерөөсөө үл итгэлтэй байна гэсэн үг. Итгэлээрээ аврагдсан бол итгэлээрээ амьдрах хэрэгтэй. Тэгэх юм бол бүх юм итгэснийхэн дагуу болно. Бид нар эзэнд үйлчилж эзний хүслийн дагуу амьдрах цаг хугацаа бидэнд маш бага байна. Гинтл дуусна. Дуусгаас өмнө эзний хүслийн дагуу тийм ээ яаж жагаад эзний хүслийн дагуу амьдарч жагаад эзнийг баярлуулах хэрэгтэй биш гэж үү? Өнөөдөр бас нэлээд удаа орчихлоо. Залбирцгаая. Өршөөнгүй бурхан амин. Бурханы тогтоосон энэ түүхийн төгсгөлийн цаг үед энэ олон хүмүүсийн дундаас биднийг аварч бид нарыг ариусган тусгаарлаж Бурханы ажилдаг энэ чуулган дотор Бурханы үг нэгүсэл дотор Бурханы хүсэл ба алдрын төлөө дуулууртай амьдрч чадхад тусалж байгаа нэгүсэлтэй талархаж байна. Эзэн та бидний дотор бид эзний дотор үлдсэн амьдралаа өнгөрүүлж Бурханы алдар ба хүслийн төлөө амьдрч чадхад та өөрийн нэгүсэл болон үгээрээ ариун сүнсний хүч чадлаар захирч удирдах өгнө. Одоо хэд хоногийн дараа эхлэх намрын семинартай та хамт байж олон хүмүүс шинээр оролцож олон хүмүүс аврагдаж Бурхан танд баяр хөөр болж чадхад туслаарай. Бидний эзэн Есүсийн нэрээр гуйн залбирлаа. Амен.